Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Баян мөнх байна. За өнөөдөр mortgage-ийн хүүний талаар мэдээлэл өгөх гэж байна та бүхэндээ. За тэгэхээр өнөөдөр 9 сар биш 10 сарын 2-ны өдөр өнөөдөр шинжлэгдээд 30 жилийн хугацаатай mortgage-ийн хүү 634 буюу түрүү 7 оноос тэг 104%-аар нэмэгдсэн байна. 15 жилийн хугацаатай хүү 5.55 буюу 7 хоногийн дунджаар бол тэг 106%-аар нэмэгдсэн байна шүү манайхаа. За тэгэхээр ийм байна. Ерөнхийдөө хэвлээ түүхэн mortgage хүүний энэ чартыг хэвлээ харъя л та. Тэгэхээр яг эндээс юу харж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө Америкт mortgage хүү за 30 жилийн хугацаатай mortgage хүү одоо хамгийн өндөр буюу хэдэн онд 1981 оны 10 сард 1828% байсан биш шүү. Жилийн хамгийн бага хүү буюу 2021 оны 6 сарын 17-нд 293 байсан байна. Тэгэхээр ингээд та бүхэн энэ дээр харж байгаа бах. Энэ саарлаар ингээд хайлайт хийсэн байгаа юмнууд нь болохоор recessions буюу за эдийн засгийн уналттай, эдийн засаг асуудалтай байсан үед үүнүүд ямар байсан бэ гэдгийг гаргаж ирсэн байна. Тэгэхээр яг нь ерөөхдөө эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ? Mortgage хүү бол яг одоогийн байгаа хүү бол ерөөхдөө бол тийм муу бол биш шүү гэдгийг та бүхэн хэлэх гээд байна л та. 634 гэдэг байна. Гэхдээ та бүхэн бас нэг юм анхаарал таваарай. Лендерүүд яа гэм бэ гэхээр энэ 634 нэмэх нь өөрсдийн одоо маржин буюу ашиг. За тэгээд эрсдлээ бас тооцож гачирч байгаа шүү. За ингээд та бүхэн өнөөдөр mortgage rate-ийн талаар апдейт өглөө. За би Баян мөнх mortgage компанид mortgage-ийн зээлэнд үзүүлж ажилладаг. Надтай холбогдож mortgage-тэй холбоотой мэдээлэл зөвлөгөө авахар бол миний гар утас болох 323 685 9395 руу холбогдож мэдээлэл аваарай. За ингээд та бүхэнд баярлалаа. Баяр та.